За сайн байцгаана уу? Гадаад улсад суралцах уу эсвэл Монгол улсад суралцах уу? За энэ бол одоо маш олон хүүхэд залуучууд болон эцэг эхчүүдийн асуудаг түгээмэл асуултын нэг. За тэгээ би өөрийнхөө одоо туршлагаас та нартайгаа хуваалцъя. Миний хувьд болохоор би Америкт бизнесийн удирдлагаар 4 жил суралцсан. За Монгол бас Монгол улсын сургуульд 1 жил суралцсан. За тэгээд миний одоо 1 жил гэдэг бол тийм мэдээж урт хугацаа биш. Гэхдээ 1 жилийн хувьд болоо ерөөсөө Монгол улсын сургалтын систем ямар байгааг одоо хангалттай мэдхээр тийм их одоо мэдээлэл одоо дата цуглуулж авахар тийм одоо хугацаа байсан. Тэгэхээр миний хувьд болохоор өөрийнхөө яг зүгээс туршлан дээр харахад хүмүүст бол гадаад улсад суралцах ер нь хэрэгтэй гэдэг энэ зөвлөгөөг өгнө. Хэрэв би одоо дахиад одоо их сургуульд яваагүй байж байгаа дахиад одоо их сургуульд явах тэр сонголтоо тулгарх юм бол энэ туршлагаан дээрс үндэслээд дахиад гадаад улсад суралцах байсан. За тэгээд яагаад одоо яг сургалтын систем яг юугаараа өөр вэ гэдэг одоо энэ зүйлүүдийг мэдхийг хүсч байвал бас та нар коммент хэсэгт бичиж болно. Дараагийнхаа би нэвтрүүлгээр яг зургтын нэвтрүүлэг хөтлөж байгаа юм шиг нэвтрүүлэг гэх. Дараагийнхаа бичлэгээр энэ талаар одоо дэлгэрэнгүй ярьж болно. За гадаад улстай миний хувьд яг Европын улсыг санал болгоно. Би одоо дахиад яг ингээд сургуульд орох байсан бол би Америкт гэхээс илүү Европын улсад суралцахыг сонгох байсан. За маш олон шалтгаантай. Эхний шалтгаан гэх юм бол мэдээж төлбөр. Америкийн сургуулийн төлбөр бол асар их үнэтэй байдаг. Маш үнэтэй байдаг. Тэгээд за заримдаа community college гэж нэг арай нэг монголоор одоо юу гэх юм бэ нэг монголоор юу гэдэг вүлээ. Одоо гэдэг тиймэрхүү бас боломжууд бас байдаг Америк. Тэд нь бол одоо төлбөр нь одоо их сургуулиудаас хамаагүй хавьгүй бага байдаг. Тэгээд яг төлбөр нь бол их байж болно. Гэхдээ миний хувьд болохоор яг тэр их төлбөрийг төлөөд авч байгаа тэр одоо мэдээлэл нь одоо тэр төлбөртөө дүүцэх үү гэхээр яг үгүй байгаа даахгүй. Яг ингээд өөрийнхөө ингээд туршлагаа ингээд харуулцгаа. Мэдээж Америкийн одоо боловсрал угаасаа дэлхийд одоо тэргүүлдэг гэж хүмүүс ярьдаг. Ер нь дэлхийд нэр хүндтэй байдаг. Гэтэ яг тэр төлж байгаа тэр төлбөрийнхаа үнцэнд хүрэх үү гэхээр мэдээж хүрэхгүй. Энэ бол ерөөсөө яг бодит үнэн байдал байдаг. Тэгээд өмнөх бичлэг дээрээ хэлсэн тийм ерөөсөө ганц Америкгүй ерөөсөө Европ дэлхийд дахинд тийм баг та. Их сургууль гэдэг чинь ерөөсөө зөвхөн хүнж ерөөсөө ерөнхий мэдлэгийн боловсролыг л олгож байгаа болохоос тэр хүнийг амьдралын ингээ бүр яг цэцэглүүлнэ гэсэн бол үг биш шүү дээ тий. Яг би одоо яг тийм бодолтой л Америкт анх сурсан. Одоо юугаач мэдгүй анх Америкт явбал Америкт л ингээ сургууль сурах юм бол бүр ингээ сургууль сурчаал дипломтой болоод зөв тий Америкийн диплом штэ. Тэгэх юм бол зүгээр за тэгээс амьдрал ингээ цэцгэлнэ гэдэг. Яг үндэ яг тийм бодолтой ингээ сурсан. Тэгээ яг Америкт ингээ сурж явах ингээ их сургуульд сурж явах үед гэсэн багш нь ч гэсэн ер нь яг тэр бодлыг ингээд дэмждэг. Яг ингээл нэг үүлэн дээр явж байгаа юм шиг. Тэгээ би бол миний хувьд бизнесийн удирдлагаар сурсан бол бизнесийн удирдлагаа төгсгөөр дандаа л нөгөө нэг компаниудад ерөөсө менежер ч юм уу дандаа тийм төвшний ингээд ажил одоо угаасаа хийдэг. Тэгээд тэрэн дээр нь ч гэсэн ингээл багш нар ингээл байн гараал та ингээл сургууль төгсөөл одоо ингээл нэг том компанид ингээл ийм менежерийн ажилд ороод тэгээд ингээд гэл нэг үүлэн дээр хөөж байгаа юм шиг яг амьдрал дээр бол яг сургууль төгсгöd бол уучлаарай тэр диплом чи ерөөсө хамаагүй гэдэм байлээ. Тэр бас талаар бас нөгөө нэг юу сэдвэрээс дараагийн одоо яг Америк сургууль төгсөхөөсөө өмнө одоо төгснөхийн дараа ингэж ийм жоохон тий хэцүү байдалд орохгүй тул тэрнээсээ хамгаалаад одоо яг сурж байх явцдаа юу хийх шаардлагатай вэ гэдэг талаараас нэг бичлэг дараад нэгж байгаа оруулна. За тэгээд төлбөр нь тэгээд тийм үнэтэй байгаа. Хоёрдугаар гэх юм бол нөгөө Америкт оюутнууд нөгөө ажиллах эрх байхгүй.
Тэгээ ажиллах эрх байхгүй ч гэсэн оюутнууд яг мэдээж ажилдаг л та. Би ч гэсэн яг төгсөх курстэй яг хамгийн сүүлж байгаа курст угаасаа яг бас 1 сар марж ил 2 сар юу зөөгч хийжсэн. Ресторан зөөгч хийжсэн. Тэгээ угаасаа тэгж ажилдаг одоо хүүхдүүд зөндөө байгаа. Гэхдээ тэр чинь айгүй тийм дарамттай штэ. Ингээл ерөөсөө хизээл бол хизээ баригдах боломжтой. Баригдах юм бол тэгээ юун сургууль тэр олон жил миний хувьд бол одоо төгсөх одоо курст тэгээ ажиллаж баригдах юм бол тэгээ шууд юу явна штэ тий. Америкаас шууд хүчээр гаргана. Дээрээс нь юу диплом бай цаашаа гэд. Ер нь тийм сэтгэлийн тийм нэг жоохон тийм нэг айцтай ч юм уу тий. Хизээ хүн хуржиж шалах бол яах вэ хүү гэдэг. Тийм үедээ болохоор нэг гой нэг ажиллаж хийчихгүй. Тэгээ ажил хийлээч нэг ойлгохтой цалин авахгүй. Угаасаа зөөгчийн хувьд чинь тэгэл ерөөс бид нар чинь цалин өгөхгүй зүгээр типээрээ гарын мөнгөөрөө ингээд цалинжуулдаг. Яагаад гэвэл угаасаа ажиллах ирэхгүй гэл одоо жишээлбэл тэгж байгаа хэрэг. Нэг тиймэрхүү. Тэгээ Европын хувьд гэх юм бол мэдээж Европын хувь Итали, Герман эдгээр улсуудын төлбөр нь харьцангуй бүр Америк хэд дахин за бараг Герман Италийн дайлгын Германы төлбөр бол тий нэг семестр бараг 300 евро л төлнө шүү дээ. 300 евро чинь бараг Америкийн бараг бүхэл бүтэн нэг семестр номныхаа мөнгөд хүрхгүй тийм одоо бага мөнгөөр юу яана сургууль сурдаг. Тэгэхээр маш дэжгүй. Тэгээ ер нь бол маш чанартай бас боловсрал бас эзэмшүүлд юм байна гэдг нь би бас сүүлд одоо мастерта бас герман руу суралцгаад ингээд юу судалгаа хийгээд ингээд явж байхад яг харагдсан. За тэгээд мэдээж ажиллах хэрэгтэй 7 хоногт оюутнууд нь 10 цаг ажиллах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө тэрний айцгүй хүүцгүй тэ ерөөсөө бас боломжийн одоо өөрөө чадвартай бол дайггүй чанар одоо цалинтай ажилд одоо орох тийм эрхтэй боломжтой. Тэр нь болохоор үнэхээр бас гайхалтай байгаа. Энэ бол айгу яг альбан ёсоор сурангаа ажил хийж яах гэдэг энэ бол маш том боломж өгж байгаа. Яг Америкт яг сургуультай ажил хийх зөвшөөрөлтөө. Би анх ч одоо сургуультай ажил хийжсэн амар сонь ажил олддоо шүү дээ. Ер нь их сургуулийн ажил хэр чи бүр үнэн инээдтэй ажил хийжсэн. Би бүр юу вэ гайхсан. Хоолны нөгөө кафетерия гэж хүмүүсийн оюутнуудын хоол идэх газар хоол аягалж өгч мөгдөг тийм ажил. Тэгэнгүүтээ хоол моол аягалж баахан зогсож ийсэн хоол хаах олонгуудаа бүр ингээд хамаг ширээ саналаа ингээд юун дээрээ сандалнуудаа ширээн дээр гаргаа бүр шалаа угаана, ширээнүүдээ угаана. Бүр ажиллана гэж тэр тийм ажил хийгээд нэг угаасаа цаашаа ирээдүйд ингээд нэг амар тийм юу яахгүй штэ. Яг ингээд компанид ажилд орё гэхэд тэр яг ажлын туршлагт ерөөсө тооцогдохгүй штэ. Ажил хийжсэн туршлагатай юу л гэж юу насан. Тэгэхээр ажил хийжсэн би амар шал угааж ийсэн юу хоол аягалж ийсэн гэж хэлэв. Гэтэл Европч одоо ажил их боломжтой болохоор яг компанид шигсэн тий ядаж цалинтай хүртэл интерншип хийгээд тэрнээсээ ингээд ахаад ингээд тэр компанида ямар нэгэн позишнтэй ингээд ажилд ороод явхад сургуулаа төгсөөд эргээд дахиад өөр гайгууд одоо компанид ажил орлоо гэж бодоход тэрийг ингээд харуулгаад тэр чинь ерөөсөө ингээд айгу ажил хийсэн туршлага энэ бол ерөөсөө бүрэн туршлага байна гэд ингэж авч байгаа хэрэг. Тэгэхээр тэрэн зүгээр тэгээд дараагийн зүйл нь юу айгу зүгээр зарим хүмүүс ихэнх хүмүүс нөгөө Америк руу яагаад явах тэр шалтгаан чинь англи хэлтэй юм чинь угаасаа англи хэлтэй юм чинь Америк руу яв гэдэг тийм тэгж бодож ер нь сонгосон юм шиг санагдсан надад Америкийг. Миний хувьд одоо яг судлаад үзэхэд мастерын одоо чиглэлийг судлаад үзвэл ерөөс англи хэлний одоо ангиуд одоо нэг үе бодоход маш олон тийм англи хэлний ангиуд бол гарцсан байгаа. Мэдээж герман сурахад герман хэлтэй байх юм бол илүү мэдээж давуу талтай л та. Гэхдээ англи хэлтэй байх юм бол бас сурах боломжтой болсон. За Итали ч гэсэн тэр Испани ч гэсэн одоо бүх улсууд Европын улсууд бол тэгж байна. Тэгэхээр бакалаврынхаа зэрэгт бол бас тийм англи хэлтэй ангиудаас одоо гарч эхэлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бас боломжтой. За тэгээд
бас нэг зүйл гэх юм бол Европын улс ч одоо жишээлбэл Герман сурлаа гэхэд чинь бусад одоо Европын улсад айгүй гоё ойрхон ингэж байгаа шүү дээ. Одоо нэг цаг яваал ингээд Италид очиж, Испанид очиж, Чех тий өөр одоо Европын улсууд очиж болохыг бас илүү их боломж гэж би хараад байгаа. Бас өөр улсад ингээ очиод үзсэн өөр одоо соёлыг сурчин хэл сурах дуртай сонирхолтой хүмүүстэй ганц англи хэл гэхгүй өөр хэл сурахыг хүсэж байвал бас боломжтой. Ер нь маш их боломжууд байдаг. Гэхэд Америкч одоо юу Америкт л ингээд байгаад байгаа юм бол Америкээс одоо баг нэг хотоос нөгөө хот руу нисгэж л баг 6-7 цаг 5 цаг тий нисээд дахиад Америкта яг л ижилхэн яг зарим хотууд мэдээж өөрлөлтөө хоорондоо гэтэл ингээд миний хувьд л Америк би ч Америк явахаас өмнө ингээд баян ингээд гадагш аялдаг. Европоор одоо ингээл Европ байхдаа нэг улсанд байхгүй шүү дээ. Итали, Испани, Герман, Чех, Франц гэл ингээл аялаа явждаг бол яг тэр яг мэдрэмж маань бас айгүй их дутагдаад бүр тэрийг айгүй их санагалзаад Америкт тэр нь бол миний хувьд бол айгүй жоохон байсан л та. Тэгээ одоо ингээл Америкаас гараад нэг Панама Америкт байхдаа би нэг Панама л явж исэн амралтаараа. Тэгэхэд Панама л явах гэж бүрчнөө олон цаг нисч очиж байгаа байхгүй. Тэгэхэд Европч болохоор ерөөсөө айгүй хоорондоо ойрхон байдаг болохоор ингээд явчихна. За тэгээд миний хувьд бол Европ гэхээсээ илүү Америк гэхээсээ илүүтэйгээр Европын улс руу ер нь очиж суралцах юм бол илүү угаасаа маш илүү өгөөчтэй гэж бодож байна. Ер нь бол маш илүү өгөөчтэй. Тэгээд дээрэс нь сургалтынхаа төлбөрөөс илүүхий дахин мэдээлэл ингээд авдаг. Америкийн сургалтын систем бас жоохон Германигаас гүйцэхгүй байх шиг санагдсан. Тэг яг сургууль нь өөр ахал та мэдээж чи Америкч одоо ямар том улс илээ. Тэг ямар олон сургуулиуд байдаг үлээ. Миний хувьд бол би бол бас тийм ч бас муу сургуультанд сураагүй. Гэтэл ер нь ингээд нөгөө мастрынхаа ингээд бичиг баримтыг хөөцөлтөд ингээд юунууд ингээд явж хахад чин Германы сургалтын систем бол нэлээд чанга юм лээ. Одоо бизнесийн чиглэлээр одоо ингээд жишээлбэл одоо нэлээд чанга гэхүү эсвэл систем нь Английн системтэй Америкийн системтэй таардгүй гэх үнийг тиймэрхүү би ерөөсө мастер Герман руу явах гээд ерөөсө болоог одоо бараг тэгээд болидо гэсэн бодолтой болсон байгаа. Харин Швейцарланд болохоор Швейцарландын сургуулиуд нь Америкийн сургуулийн системтэй яхан ер нь бол төгт юм лээ. Тэгэхээр бол ер нь бас одоо яг тэрийг одоо муу буюу сайн юу гэдгийг бас хэлж авч мэдгүй. Яагаад гэвэл нөгөө нэг би Германч одоо нэлээд олон сургуулиуд ингээд судлаа. Тэнгүүд бакалаврта мэдээж оноо нь одоо сайн одоо дүнтэй GPA нь угаа сайн байх хэвээр GPA. За тэрэн дээр одоо би нэг санаа зовоогүй. Гэтэл миний GPA сайн хэрнээ заавал одоо бакалаврын зэрэг тим хичээлүүдийг авсан байх шаардлагатай гэж баг ингээд 10 хэдийн хичээл ингээд чагсаагаад оролцсон байдаг. Тэр хичээлүүд нь ерөөсөө Америкт ерөөсөө манай сургуульд орж байгаагүй хичээл байгаа. Тэгэхээр ингээд тэр хичээлүүд нь байхгүй болохоор ерөөсөө ингээд яг хувийн Германы сургуульд бол угаасаа орох боломжтой байсан. Гэхдээ хувийн сургууль чинь мэдээж өндөр төлбөртэй байгаа. Тэгээ яг улсын сургуульд нь орё гэд нэлээ ингээд оролцсон чинь яг нөгөө нэг Америкт авсан бакалаврын хичээлүүд нь ерөөсө таарахгүй. Тэгээ ерөөсө болохгүй. Хэд хэдэн сургуульд үзээд бүр ерөөсө болоогүй. Тэгэхээр ер нь бол юу яах юм бэлээ. Цаашдаа ер нь хүмүүс чинь ингээл зорилготой байдаг шүү дээ. Бакалавртаа сурж байхдаа угаасаа мастертаа сурна гэсэн бодолтой байдаг. Ер нь бол тэгээ мастертаа Америкт мастертаа Европ сурыг, Герман сурыг гэж бодож ийл ер нь бараг л юу яачих хэрэгтэй юм лээ. Тэр нөгөө нэг сургуулиудынх нь суралцж байгаа Герман одоо суралцж үзэж байгаа сургуулийнхаа бакалаврда ямар одоо хичээлүүд авсан байх шаардлагатай вэ гэх тэр хичээлүүд нь үзээд тэр хичээл дээр үндэслээ сургууль дээр очичаад яг энэ чиглэлээр ингээд юу яаж гэдэг юм эсвэл тийм сургууль сонирхож юм уу те тэгэж одоо авал
айгүй зүгээр гэж санагдаж байна. Яг бол би бол өөрөө бүр ингээд чин сэтгэлээс анх угаасаа Европт яг бакалавра яг уул бакалаврт суралцахынхаа боломж байсан л хальтаа. Гэтэ яг Америкт ерөөсөө очиж үзэж байгаагүйсэн болохоор за Германд угаасаа Европоор айгүй олон аялсан юм чинь очиж үзэж байгаа газараа үзье та гэд Америкт руу яваад сурсан. Гэхдээ яг мастраа бол яг Германд хийн гэдэг бүр яг тэрийг бүр яг мэдээд тэгээд уулын Америк руу явсан. Тэгсэн чинь хурж ирчээд мастертаа сурах гэсэн чинь ингээд болохгүй. Тэгэхээр ингээд бас ингээд харагдаж байгаа хөө бид нар ингээд энгийн мэдээл мэдхгүйгээсээ болоод тий ингээд одоо за хохирно гэдэг цаашаа одоо тэгэл яг ингээд хүссэн одоо зүйлээ юу яахгүй чадахгүй л энэ л өөрөө яг хүссэн тэр зүйлийг хийж явах чадахгүй ш тий. Тэгээ хэрвээ би одоо Америкт одоо явахаасаа өмнө тэг энэ сургуулийг одоо Германд сурах гэсэн сургуулаа судлаад ямар хичээл авах хэрэгтэй байдаг мэдэг ингээ мэдчихэд тэгээ очисон бол мэдээж ингээд шал өөр болоо тэрнийхэн чиглэлээр ингээд хичээлүүд аваад ч юм эсвэл ингээд өөр чиглэл сонирхоо ч юм ингээ явах байсан байх гэж бодож байна. Одоо гэхдээ яг нэг нь болцсон юм чи одоо та нараас тэр алдааг давтахгүй тулд гэж одоо бас энийг хуваалцж байна. За тэгээ ер нь дахиад ингээд хэлэхэд болохоор угаасаа Европын улсад одоо суралт сурсан нь одоо хамгийн одоо өгөөжтэй хувь хүний хувьд одоо маш их боломж болцоог авчирна. Америк за яг гэхдээ гэр бүлээс нэг санхүүгийн юг хүндрэлгүй тий баян ингээд юуг ин төлбөрийн одоо асуудалгүй ингээд семестр болгон явуулан чадна гэсэн тиймэрхүү одоо хүүхдүүд бол мэдээж Америкт та нарын сонирхол та нарын хүсэл юм чи Америкт сурч олно. Тэгээ миний бас нэг харсан зүйл гэх юм бол Америк сурчаад одоо ингээд оюутнууд нөгөө Америкт өөртөө нөгөө нэг төлбөрөөс ингээд төлөхөд ингээд ажил хийдэг ч юм уу те тийгээд ирэнгүүт нөгөө нэг ер нь бол төлбөр айгүй үнэтэй штэ Америк чинь. Тэгэхээр яг ингээд зөөгч зөвхөн хийгээд тэр төлбөрийг нөхөөд ингээд явах. Яг тэгж явдаг хүмүүс байгаа хөө байгаа. Гэтээ ер нь айгүй тийм ачаалттай маш их сургуулаа ингээ анхаарахгүй тийм хүмүүсд би бас харсан. Тэгээ нэг төлбөрөө төлөх гэж явж хагаад сүүл рүү бүр сургуулаач төгсөж чадхаа болдог. Хичээлээ харж чадхаа болдог. Тэгээ ингээл бараг сургуулаач төгссөн юм байхгүй ингээд сургууль хайдаг тиймэрхүү бас тохиолдол зөндөө гардаг. Тийм болохоор анханасаа ингээд тий зөв яг сонгоод ирэх юм бол бас амьдралд бас одоо илүү боломжууд ингээ авчирч ирдэг. Тэгээ Европт бол угаасаа дахиад урд нь хэлсэн л дээ. Тэгтээ яг ингээд яг албан ёсоор ингээд ажил хийх хэрэгтэй нь бол хамгийн одоо оюутнууд даваа талтай төлбөрөөч бараг тэрүнгээрээ ажил хийгээд эцэг хийхээсээ мөнгө авахгүй ажил хийгээд төлөх бол бүрэн боломжтой. Яг бол төлбөр нь угаасаа семестрийн 300 евро шүү дээ. Улсын сургууль нь 300 евро. Мэдээ хувийн сургууль нь болохоор бас нэлээд үнэтэй юм билээ. Үнэтэй гэхэд Америкаас юмтгаа. Тэгээд тий. За дараагийн бичлэгээр тэгээ уулзцгаая.